нийслэлийн 50 дугаар сургуулийн 12-ын Б ангид суралцдаг байгаа. Анх 2014 онд Өксөрийн байгаль хамгаалагч хөтөлбөрийн хамгийн анхны 18 сурагчийн нэг болж элсэжсэн. Түүнээс хойш 6 жил хөтөлбөртөө тавсралтгүй хамрагдсан байгаа. Сүүлийн 2 жил би сайн дурын ажилтнаар ажилласан. Уг хөтөлбөр маань болохоор хүүхдүүдэд байгалийн цогцлборт газар гэж юу болох тухай бас хөвсгөл нуураа хайрлан хамгаалах нь яагаад чухал тухай мэдлэгийг олгодог байгаа. Мөн хажуугаар нь Америк багш нараар бид нар хүүхдүүдийнхээ англиний төвшинг сайжруулах хичээлийг бас оруулдаг. Манай байгууллагын үйл ажиллагааны нэг чиглэл нь тусгай хамгаалалттай газрын орчныг бүсээн хүүхэд багчуудад байгаль орчноо хайрлан хамгаалах, байгаль орчноос таньж мэдэх, цаашлбал ирээдүйд зөв дадал зуршилтай манлайлагч, чадварлаг иргэдийг бий болгох зорилгоор Өксөрийн байгаль хамгаалагч хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өксөрийн байгаль хамгаалагч хүүхдүүд маань өөрийн гэсэн иж бүрэн тогтчулсан анги танхимтай, өөрсний сүлд дуутай, мөн ураа тангарахтай, цаашлбал хөвсгөл нуураа хайрлах, мөн байгаль орчноо танин мэдэх чин ирмэлцэлтэй ийм хүүхэд багчууд маань төлөвшөж байна. Хүүхдүүд маань зуны цуслан очоод танхимд үзсэн мэдлэгээ баттгаж хээрийн лаборатори ажиллуулж судалгаа шинжилгээ хийж бодит ингээд дүгнэлтийг өөрснөө гаргана. Мөн дээрээс нь найз нөхдийн хүрээгээ тэлнэ, англи хэлний мэдлэгээ дэвшлүүлэх, дээр нь эрүүл мэндийн хичээл, анхны тусламжийн хичээл гэх ингээд бүхэл бүтэн цогц ийм хөтөлбөрт 10 хоног хамрагдаж хүүхдүүд маань суралцдаг байгаа. Энд суралцсныхаа дараа тухайн орон нутагтаа очоод сургууль, сумандаа ингээд өөрснөө ингээд бичил эко төсөл боловсруулж тэрийг өөрснөө эцэг их ингээд багш нартайгаа хамтарч энэ хүү төслөө амжилттай хэрэгжүүлж байна.